хай зөвхнүүд хүүе дараагийн анги ачва яагаад алуу болчихвоо гэж бүгдээрээ над руу бичсэн, бас сэтгэл бичсэн чатаар орж ирсэн. За тэгээд үнэхээр их ажилтай байсан байгаа. Манайхан гоё хүлээгээд ойлгож байгаад маш их баярлж байгаа шүү. Тэгээд дээр нь бас нэг хүлээлт үүссэн байсан. Тэр нь юу вэ гэхээр би зөндөө олон гоё анимтай холбоотой юмнууд захиалсан байсан. Тэгээд тэр маань өнөөдөр л ирлээ. Тэгээд та нарт харуулах гад за жишээлх юм бол манай хамтардаг энэ Kero Start маань энэ акрилик стендүүд ирсэн байгаа. Тэгээд би болохоор Hitachi тэгээд энэ хоёрыг захиалж авсан амар хөөрхөн ирсэн. Тэгээд дээр нь болохоор манайхан айгүй хөөрхөн түлхүүрийн оосрнууд ирсэн. Anya тэгээд нэг нь болохоор Darling in the Franxx-ийн 02-ыг захиалж авсан байгаа. Миний юмнууд унчлаа. За одоо өнгөрсөн. Өргөжлүүлэхээс өөр аргагүй. За дараагийн захиалсан юм маань гэх юм бол пострууд байгаа. Тэгээд Infinity Castle-ийн энэ нийтдээ бүр амар олон энэ ингээ гэрэл тусаад байна л да. Энэ нийтдээ бүр маш олон дотроо 8 ширхэг байлуу да. Энэ дотроо ингээ зэнцүү ер нь бол бүх одоо тухайн Infinity Castle-ийн аркийнх нь гол дөрүүд харагдж байгаа. Тэгээ гоё гэртээ өвлгөө тавьбал үнэхээр гоё юм билээ. Үний хувьд ч гэсэн мэдээж маш боломжийн. Манай Kero Start ирсэн. За тэгээд мэдээж дараагийн захиалсан зүйл бол юу гэж краша мартах вэ? За тэгээд мэдээж Jujutsu Kaisen-ийнхаа дөрүүдийг захиалж авсан байгаа. Тэгээ өөр зөндөө олон зүйл захиалаад авсан байгаа. Дараагийнх дээрээ та нарт харуулъя. За тэгээд мэдээж хамтдаа контент руугаа орцгоё. Энэхүү саяхан харуулсан бүх гоё анимтай холбоотой постэр, acrylic stand, за түлхүүрийн оосор зэрэг нь бүгдээрээ манай Kero Start дэлгүүрт маань зарагдаж байгаа. Та бүхэн минь дэлгэрэнгүй мэдээллийг энэхүү Facebook-ээс ороод аваарай. Чөтгөрийн Sweet бүсгүй 3-4 анги. Юзуг аав ээжтэй гадуурхагдаг гэдгийг мэдсэн Рея аль хэдийн өвөө эмээтэй нь уулзаад өөрчлүүлэх буюу өвөө эмээд нь өргүүлэх бичиг баримтыг нь бэлтчихсэн байгаа шүү дээ, тэ. Гэртээ ортол харин аав ээж нь өвөө эмээ рүү нь байдгаараа дайраад бид нар охиноо зодноо, цохиноо, ер нь алсан чи хадын та хоёрт хамаагүй энтер гэд өөрчлүүлэхгүй гэж гүрээсээр. Нөгөө Карин нь хүртэл ихч намайг зүг зүгээр ахад зодсон гайны ихчээсээ олж өвөө эмээтэй байнга муудалцах юм а гэл дахиад л ихчийгээ буруутгасаар. Харин гаднаас Юзуг орж ирсэн даруйд Карин орилж шарлаад Йотан харин дахиад шатах гэдэг нь гэмтэх гэж гэнүү дайрж шүү. Энэ үеэр гаднаас Рея орж ирэхэд Йотагийн царай хувьс. Угаасаа тэргүүнээ танихгүй бол алдас болно сте. Реяг ямар хүчтэй бусад чөтгөр Аякаши нарыг басдаг гэдгийг мэдэхгүй аав ээж нь тэнцээстэй нэг төвчгнөж өгж гин. Карин хүртэл ихчийг шатаасан шиг хайраа энэ хачин залууг ч гэсэн шатаачих хайрт амархан штэ гэл чатганы санаа бол бас гаргана дураараа юм шүү те. Рея мэдээж эднэрт ивэр хилээд болохгүй л өөр аргаар үзэж бас болно штэ гэд Йотаг жаахан өвдөгсөн биш Карин нь орилол нэг сүртэй. Харин Рея миний сүйт бүсгүйг өвтгсний чинь хариуг жаахан барьчихгээд л үүнийг нь харсан аав ээж нь шок. Гарын үсэг зурхаас өөр сонголтгүй байдалд орлоо. Албан ёсоор Юзу өвөө эмээдээ өрчлүүллээ. Гэхдээ аав ээж нь угаасаа тоодгүй байсан юм байж бараг өрчлүүлэхгүй гэж хэрүүл маргаан болж ээж л нэг юм шийдэгсэн л дээ. Юзу өрөөндөө өөрийн гэсэн эд зүйлээ авах гэсэн жөөрийн гэсэн зүйл нь зөвхөн энэ жижигэн цүхэнд багтж ийн гэдэг нь угаасаа л гэр бүлдээ ямар үн цэнгүй хинч биш юм шиг амьдарч ирсэн нь тодорхой. Ингээд дахиж төрсөн гэртээ би ирлээ гэж хизээч хэлэхгүйгээр нэг мөсөн орхиж ийн. За тэгээд гараад явах гэсэн биш Карин уурлал хөөй байжи. Миний Йотагийн болгосны чинь төлөөсийг би үүрүүлнэ харчаарай. Когицу гэр бүлд заавал хэлнэ. Манай сүйд залуугийн гэр бүлийг ямар хүчтэй гэдгийг мэдгүй маш том алдаа хийлээ. Сэтгэлээ бэлд гэж мэгээд Реяд энэ олоогоос ямар ч нөлөөгүй л дээ. Гэхдээ тэгээчтэй хэлээчтэй надад ямар ч хамаагүй бүр тэр чөтгөр үнэгнийхээ гэр бүлд хэлэх үгийг нь хүртэл зааж өгсөн чинь Карин шарн госоогоод чи ер нь хэн болоод манай гэр бүлийн асуудалд ороод аа л гэж шүү. Бүхэл бүтэн Кирюийн гэр бүлийн дараагийн тэргүүн Реятай ярьж байгаа гэдэгтээ аав ээж нь идэхгүй шоконд орж байхад Карин харин их ч яхаараа чөтгөрийн сүд бүсгүй алдیں۔ Тийм байх боломжгүй гэж бодостой. Яагаад ч болж болдгүй өөрийгөө л ганцхан онцгойл гэж бодсон байх л та.
Хэдий олон жил дээрлэхүүлж хинч биш юм шиг энэ гэрт амьдарсан шүдийг хүртэл өсгөж өгсөн аав ээжтэй талархал илэрхийлээд төрсөн гэрээ үүр тархиж байна юусөө. Гэхдээ бичиг баримт дээрээ өвөө эмээ дээрээ үржлүүлж байгаа гэж бичигдсэн ч гэсэн яг үндэ бол Реятай хамт амьдрна. Мэдээж өвөө эмээ нь бол хүссэн үедээ ирж уулзалгүй яах вэ? Өвөө эмээд нь ч гэсэн тусад нь хамгаалагч энтер гаргаж өгөөд бүрэн бүтэн халамжилж байна. Айхтар. Амьдрах гэр нь бол яахын аргагүй нүсэр том гой санагдаад гэтэл энэ бол эхлэл үндсэн гэр бүлийн хаш үүнээс илүү төсөөлөхөөргүй том юм байна. Юусоо анх удаа эрэгтэй хүнтэй хамт амьдарч анх удаа Аякашитай үерхэж шинэ амьдралаа ийхүү эхэлж байгаа бол нөгөө талд Карен ихч яхаараа тийм том чөтгөрийн сүү төсгөө алдیں۔ Зүгээр тэрийг өрөвцөндөө тэгсэн байх гэсэн ч үнэн хэрэгтээ Рея тийм ч зөөлөн хүн биш ажээ. Наад захын жишээ гэхэд сүйд бүсгүй л биш бол хажууд нь хүн өгсөн байсан ч тоохгүй өнгөрдөг юм байна. Аав ээж нь Юзуг маш том тэргүүнч дүрийн сүйд бүсгүй болох гэж байгаа нь үнэн гэдгийг мэдсэн даруйда Кариныг хинч биш юм шиг үзээд буцаад хөөхөн охин Юзугээ гэртээ аваад ирээ гэж солиотой юмнууд ярьж идэг. Харин Карин энэ бүхэнд зэвүүцэн хорсож Йотагаас тэр хоёрыг заавал салгаад ихчийг гэрт нь буцаагаад авчир гэсэн тушаал өгж байгаа юм. Мэдээж Аякаши бол дийлэхгүй байсан ч хайртай бүсгүйнхэн төлөө юу ч хийхээс буцдаггүй тул аргагүй байдалд орон зөвшөөрч байна. Тэгэхээр ер нь яг яаж Рея Юзуг болсон бэ гэхээр хайртай хүнтэйгээ зайны хантайгаа учирсан Аякаши холоос ч хамаагүй мэдэрч түүний зүрх нь хүчтэй цохилно гэсэн тэр яриа яг нөгөө Юзуг байсан гүүрний хажуугаар машинаар явхад нь Реяд мэдрэгдэж Юзуг гэрэлтэн харагдаж сэтгэл зүрхээрээ зүүн савингаараа шууд мэдэрсэн юм байна. Өглөөс ирээл аминдаа Юзу хоол цайг нь бэлдэж өгөх гэсэн чинь no my хайр юу гэж юм хийж идэм бэ? Бүхэл бүтэн үйлчлэгч нар байхад гээд иймэрхүү зүйлсэд дасаж өгөөгүй Юзу өөрөө үйлчлэгчтэй толгой бүхий харьцаад хөрх магаз. Удалгүй Реягийн үндсэн гэрээс буюу аав ээжээс нь дуудлага ирээд өөрийн биеэр ирж сүйд бүсгүйнхийн талаар илтгэл өг гэсэн бах уу? Зүгээр л хальт орхиод явах төдийд Юзуг санаад эхэлж байна гэдг нь нэрэл насны хань сүйд бүсгүйгээ олсон гэдг нь эргэлзэх зүйлгүй болжээ. Харин Юзуд бүр үнэхэрийн игдүүтэй чимэглэлтэй гайхалтай яг гүнжин шиг л өрөө бэлтгэсэн байдаг. Баярлаж байгаа ч гэсэн Яна энэ ертөнцийн бараг хамгийн хүчтэй гэгдэх Реягийн аав Сеня бас ээж нь намайг хүлээн зөвшөөрөх болов гэж бодсоор учир нь бүх чөтгөр Аякашигийн тэргүүн сүнсний хүч нь бусадтай огт харьцуулшгүй тийм л хүчтэй юм байна лээ Реягийн аав. Тэгэд амар санаа зовоод байсан чинь Реягийн аав ээж нь цаадхаас чинь илүү залуухан яг хүүхэд шиг бүр үнэхээр хүүтэйгээ тотно игдүүтэй аав ээж нар байдаг за. Хайрын бурхан хүү минь сүд бүсгүйхийн талаар хэлэлдээ муухаштай чи аав ээжтэй хэлэхгүй гомдлоо за гэж мэгээд хүүдээ эрхэлж өгч юм. Харин Юзу бодол болон хөвтж та цагийн ажилтаа гэдгээ мартаж орхижээ. Яраал гүгэд татсан биш. Аав ээж нь аль хэдийн яриад ажлаас нь гаргачихсан байдгийн. Хаанч явсан охиндоо гайл удаж авч явах юм да. Дахиад лунжигаа, дурваагаа, сэтгэлээр унсан амьтаа одоо сургалтын төлбөрөө төлж чадахгүй юм чинь сургуулаасаа гараад би ч старчаагүй юм да гэл дандаа нэг олхиогүй юмнууд бодсоор энэ үеэр Токо найз нь мэдсэн юм шиг залгаад өгсөндөө уйлд юм бэ найз гяс манад хүрээд ир тэгээ ярилцъя л гэж юм. Оцсон чи үйлчлэгч нар нь Юзугээс айж цухтаад Нянкичи хүртэл чи хаанаас ирсэн бэ? Юун амар чөтгөрийн энергиэр битүү бүрхүүлцээ явж байгаа юм бэ гэж авч ийн. Яагав Рея ч хамгаалт хийсэн байгаа штэ. Харин Юзуг хашаас алгуулсан гэсэн цууяараа хаа сайгүй. Рея ёстой сандарчж байгаа юм чинь арай гэж олсон байдал хаач чваа гээл сүртэй. Юзу энийгээ ч мэдгүй хамаг юм ховлож өгч юм. Намайг ингэж хатаасан, хувцас урсан, тэгсэ чинь танихгүй хүн ирээд аварсан. Гэтэл тэр намайг сүд бүсгүйгээ гисэн гэхэд Янки чи нэрийг нь сонсоод бүр ухаан алдаж унлаа. Найз чи нэрээ яриад байгаа юм уу? Бүхэл бүтэн Кирюийн гэр бүлийн залуу эзэнтний сүд бүсгүйгээ юу гэдэл. Харин Юзуд бэлгэлсэн нөгөө хоёр жоохныгоо Рея олдсон дайлжитлэн загнаж шүү. Рея гол нь яагаад ингэж их сүйд майд болоод байна вэ гэхээр дайсгансан харилцаатай маш олон гэр бүлүүд байдаг бөгөөд хүчээрээ хинч дийлэхгүй боловч сүд бүсгүйн тэдний сул тал болдгоо. Учир нь сүд бүсгүйн хүчгүй энгийн хүн учраас сул талыг нь ашиглан Кирюийн гэр бүлийг ботгох гэсэн өөр чөтгөрүүд нэгдэх өндөр магадaltaй юм байна. Янг Чимэн харин энийг нэг сайн юзүүд
тайлбарлаж өгч идэг. За тэгээд удалгүй Рэяж гаднаас орж ирээд хоёр найзаагааж танилцуулчлаа. Буцах замдаа сүд бүсгүйгээ додгор гихч нь өвөр дээрээ суулгацсан. Би одоо чиний сүд залуу. Чи миний сүд бүсгүй учраас би чамд бүх зүйлээр чинь тусалж хайрлаж халамжлана. Тэр сургуулийн төлбөр эндэрт бүү санаа зов. Хайр нь бүгдийг зохицуулна гэснээ уруул дээр нь үнсчлээ. Ингээд манай 4-ийн сүд бүсгүй анимигийн 3-4-р анги дуслаа. Тэгээд дараагийн ангиудад Карен болон тэдний эцэг Хьята бусад чөтгөрүүд манай хоёрыг хэрхэн салгах гэж хорон үйл ажиллагаа явуулах болдоо. Тэг үнэхээр сонирхолтой санагдчихээн. Бас манайхаа энэхүү анимийн саяхан гарсан. Тэгээд 7 хоногт нэг л анги гардаг. Тэгэхээр би та нарт 14 хоногт 2 ангиар нь багцалж ярьж өгч байгаа. Зарим нь бол гараагүй байхад шууд нэхэд загнаж эхэлж ийлээ. Гиснээс бүгд үзчихэд лайк саба харамгүй дараад өөр илүү олон гоё гайд хүргэн мөн Юкийн кино ярддаг сувгтаа эргээд камбэк хийж байгаа учраас бүгдээрээ бас кино ярддаг сувгаа дэмжээрэй. Дараагийн 5-6 дугаар ангиараа уулзлаа. Түр баяртай зүрхнүүд минь.